За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Нэг хоёр нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За бид хоёр үндэсний төв номын сангийн байранд ирсэн байгаа. За өнөөдөр бид хоёр Улаанбаатар санны 93 дугаар 1993 оны дугаараар аялах болно. 4 сарын 21 гэж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа BSB банк санхүүгийн байгууллага бизнес эрхлэлтийн эмгтээчүүд зориулсан хамгийн бага хүүтэй уянгат нөхцөлтэй бизнесийн зээл гаргасан. За та энэ зээлийг юу яаж болно? Аппликейшнийг татаад BSB Finance гэдэг аппликейшн татаад энэ аппликейшнаараа дамжуулаад бизнес эрхлэлтийн эмгтээчүүд зориулсан энэ зээлийг бас авах боломжтой шүү. За одоо 27 цаг эхэлж байна. За тэгээд хотын хөдөлгөөнд мопед шиг хэрэгтэй зүйл байхгүй. Тэгээд та бүхэн сайн мопедаас өөрт таарсан гоё мопед сонгож болно. Тий. За тэгээд бидэнтэй хамтран бас сайн мопед хамтран ажиллаж байна. За баярлалаа. За энд Дэлхийн авраг баг гэдэг энэ 94 оны сонирхтой 93 он гэж байна. Биш 93 он тий 93 тий 4 сарын 21. Тий 93 он шүү дээ тий. За мөлийн дээр энэ нэг хөөрхөн мэдээлэл өөр Монголын хотын нэгэн дунд сургуулийн сурагч охтын баг Израильд болсон хөл бөмбөгийн тэмцээнд тэргүүн барьцалжээ гэж шүү дээ. За мундаг ууц өөр Монголын баг 5 тоглож 5 хоцсон байна. Гол тоглогч Сарнай Урнаанаар Израилийн хэвлэл мэдээлэл ихний анхаарлыг татаж чаджээ гэдэг. Гэхдээ би энэ нэг өмнө өссөн бол би одоо хөхөтөд очиод энэ хоёрыг олж уулзахгүй юу? Гэхдээ нэрээ. Гэхдээ тэгсэн бол гоё үстэй тий. Охтын баг гэдэг байгаа тий. Тий. За. Мундаг ууц. Харин 93 он. 93. Тий. За. Улаанбаатар гэдэг ийм сонирн байсан юм бэ тий. Улаанбаатар гэсэн. За. Тий. Энэ юу киноны дан гэдэг энхэг нөө Пакистан хоёр айгу муу штэ. За. Тий, ер нь дандаа юутай байдаг. Энхийн киног хамгийн их сонирхдаг хүмүүс бол Пакистаны үзэгчид гэж их. Үш орнууд болохоор хүн ардын ёс заншил ойр адил байдагч байж болох юм. Энхийн нэр гарсан олон киноны эмэгтэйчүүдийн гол дүр Пакистан хөвгөнд тоглосон байдаг. Сахин Пакистаны засгийн байгууллагын шийдвэр гарч эмэгтэй жүжигчдийг энэтхэг очиж кинон тоглохын хориглосон байна. Түүгээрч үл барам эмэгтэй кинонд тоглож байсан бүсгүйчүүдийг дуудаж тэнд очиж тоглох байсан жүжигчдийнхээ явахыг хойшлуулжээ. Иймгүй хоёр хөршийн тасардаггүй мөргөлдөөний хажуугаар киноны дан эхэлсэн байна. За. Бас. Тийм байна. Тий. Яа энэ дээр нөгөө яг орс бичлэгээр явна шүү дээ. Ингээд Гарвардынхны ялагдал гээд. Тийм. Яг Гарвард одоо хизээч ингэж бичихгүй шүү дээ. Одоо бичихгүй. Гарвард бичихгүй байна. Харвард. Шууд Харвард гэх. Одоо Харвард гэж хэлдэг. Холливуд гэж бичдэг болсон. Тийм бай тий. Тэгээ тэр үед бол одоо ингээд Гарвард, Голливуд гэж бичих нь шүү дээ. Тий. Одоо бол ерөөсөө гэж бичихгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө бид нар одоо соёлын хүрээнд ч гэсэн Оросын нөлөөнөөс гарч ийн л гэсэн үг шүү дээ. Нэг утгаараа Гарвардынхны ялагдал. Тий. Тэ нэр энэ яг орс хэлдгээр яг орс хэлбэр тий Гарвардынхан Гарвард тийм ээ тий үгүй нэр саяхан хүртэл тэгээд яавлаг гэж яриад байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн харин тий саяхан одоо нэг дээр үе Монгол кино биш үү? Явж танц хийх үгээд яг тэр хэллэг сонссон уу? Үгүй. Чи анзаарахгүй өнгөрцөн байхгүй. Явж танц. Танцлаа. Тий танцанд орё. Тэгээ явж танцанд орё. Тий Систра байна уу? Тий одоо совлогчоо систра гэдэг. Тий яг тийм биш. Тэгээ одоо харин илүү юу болж байна л да. Харин яг эндээс бол би яг ингээ нөгөө тий Орос гэдэг соёлын нөлөө. Тий ингээ багасж байгааг адгийн нацх нэрээ хамгийн энгийн нь Гарвард, Голливуд гэж яриа болцсон. Тий. За энэ болохоор 93 оны 4 сарын 27-ны дугаар байна. За энэ айгүй өөр нэг Гүрэгчаагийн үгүйд Женебеку бүтлгүүт үг гинэ. Супер юу байгаа. Газрын салхи төслийн дагуу дэлхийг тойрох аялал хийх ёстой байсан агаарын бөмбөлгийн нислэг ердөө 20 минут үргэлжилжээ. Невада муж улсын Рино Стейт агаарын буудлаас хөөрөөд хангалттай өндөр авч чадалгүйгээр уул мөргөн осолдсон байна. Америк Оросын экипажийн 3 гишүүн Лэри Ньюман, Дональд Мозес, Владимир Женебеков нар гэмтэж бэртээгүй яагаад ч юу байна. Тэд болоо. Гүрэг шаан байгаа тий.
Бүр ойлгосоогүй би бүр. Гүн тэгээд юу гэж дэлгүүрэх чиг ямар бат юм. Харин тий. Юу саваага ийц. Гүрэгчаагийн үгүй Женибек хөдөлгөөтэй багтах тий. Гайхлаа зүгээр л тий. Тий. Би тэг ингэ гүрэгчааг гэдэг нэр гарах юм байна гэж уншаад ч дуусчлаа нөгөөдг нь. Тий. Йоо. Тий. Тэгээд 90 хэдэн онд бас Хятад бас амар бас задарч ирсэн юм шиг байна. Одоо задгаа болж ирсэн. Одоо ингэж Хятадын үе олон сонингууд оршин тогтохын тулд хоорондоо маш ширүүн өрсөлдөх болжээ гэж. Ням гарагийн дугаар тусгай хавсралт тэдгээр сонинуудын тэмцлийн гол талбар болж байна. Жүжигчин бүсгүйчүүдтэй хийсэн элен далангүй ярилцлагууд, эрүүгийн хэргийг мөрдсөн тухай материал, амиа хорсон түүх, сексийн асуудал зэргийн талаар тун их бичих болжээ. Жишээлбэл эмэгтэйчүүдийн нэгэн сэтгүүлд Олимпийн алтан медаль бүсгүй Гав миний гэр бүлийн амьдралын эхний 60 өдөр гэсэн дуулаан материал гарсан байна. Тэгээд бас л ингээл Хөвлөлийн шар хөвлөлийн юу. Тийм байна. Тий. Ер нь ингээд нөгөө Орос Хятад гэдэг яг зөвхөн нөгөө коммунист лагерын ер нь яг л ижлэхэл бүгд ижлэхэл байсан юм байна дөө. Тий. Ингээд нөгөө нийгэм дэвэр ингээд савлаал. Энэ Фидель Кастро секси эсрэг гэдэг нь юу юм? Америкийн нөгөө тэнгисийн цэргүүд. Тий. Америкийн тэнгисийн цэргүүд тус улсаас гарснаар хүндхэн цохилт авсан Филиппиний секс үйлчилгээ дахин цохилтонд өртлөө гинэ. За. Би нэг ойлгож Фидель энд одоо ямар ч юм Филиппинд Гэхдээ нэр чи бодоод үзээд одоо ерөнхийлөгч Фидель Рамос Фидель Кастро биш биш. Фидель Рамос юм. Чи бид хоёр тийм байна тий. Фидель секси эсрэг гэдэг чи Филиппиний ерөнхийлөгч юм уу? Тий. Фидель Рамос гэж. За. Тий. Энэ нөгөө бас Филиппиний нөгөө баячууд бас амар хил аманд өртөд. Тэгээд нэг юм баячуудтай хурмын гэсэн чинь ёо амар хөрм болж байгаа юм чинь. Тэр даашинцын юу одоо ингээд даашинцын тэр юу одоо хормон ингээд юу шигтэндээ сувтаж шигтчихтэй. Сувтаж ийм байна. Тэгээд Филиппин чи аягүй их ядууртай юм биш үү бас. Маш их ядууртай. Тэгэл тэднүүсээ бас харьцуулаад аягүй их юм болсон. За энэ их сонирхолтой нийтлэл гарсан байлаа. Сармагчин шиг дурааж чадсныг авьяастай гэхүү гэд энэ нөө жигцүрэнгүй найруулагч жигцүрэнгүй ярьцлага авсан юм байлээ. Тийм тэгээд одоо нөө яг 90-ад он шүү дээ чинь. Яг 90-ад оны яг 93 он гэдэг чинь яг л идэв явахгүй юу? Нөгөө тэгээд ер нь одоо ингээд бүр ингээд баларч яана манай кино урдаг гэдгийг л энэ чи битсэн байна. Тэгээд би хараа их сонь юм байна. Би үүний зүгээр асуугаагүй юм. Яаггүй л сүүлийн үед урлаг уран сайхны нэрийн дор янз бүрийн шоу тоглолт үзүүлбэрүүд тэмцээн зохиогддог боллоо. Нэг талаар сайн хэрэг, нөгөө талаас гэвэл би ерөнхий соёлын төвшингийн тухай ярих л гээд байна л да гэж. Жишээ нь сая солгоо хоолотны тэмцээн явагдав. Тий. Монгол гайхамшиг гэд тоглолт явагдлаа гэн бас. За. Магадгүй газар шөргөн гизгтэй бүсгүй Монголын гайхамшиг байж болох юм. Харин хэлээрээ хамраа ухдаг жаал бол биологийн гажиг болохоос биш Монголын гайхамшиг мөн үгнэ. Тэг үн шүү дээ. Бяцхан мис нэрээр насан турсан хүүхэн шиг нүгэр хамаа ирээж бутсан 4-5 насны охид. Энэ бол одоо тий. Яг нэрэж яг тэр цаг үе шүү дээ. Тэр цаг үе шүү дээ. Юу сонин садан байна. Тэгээд ямар сайн дайн чинь нэг одоо хүмүүсийг чинь тэгвэл эн чинь баг нөгөө Монголын 90-ад он Америкийн юу юм биш үү дээ. 1890 он шиг байсан биш үү тий. Тэр чинь ингээл гачигч хүмүүсээ цуглуулаад цирк болгоод тэгээд тэрүүгээр мөнгө олж явдаг байсан шүү дээ. Тий. Хамгийн л итгээд гэсэн. Тий. Солгоолтны тэмцээн багт. Тэгээ Монгол гайхамшиг гэдэг ийм тоглолт нэрэ болдог байсан гэсэн шүү. Одоо тэрийг тэднэр чинь нэг нөгөө зураач усан дор зурдаг гал гардаг юм хэлээ тий. Энэ хараа саяхан хүүхдүүдийн дунд Монгол киноны бааtruуд хин сайн дуурайж шатсныг жүжигийн дугуйланд авна гэж зарлаад уралдаан явуулсан байна лээ гинэ. Эн чинь тэгэхэд энэ нөгөө 4-5 настай хүүхдүүд шүү дээ. Дурлаа явуулсан. Эн чинь самгчин шалгаруулъя гэсэн үг үстэй. Хэл дөнгөж орж байгаа хүүхдэд элдв хөдөлгөөн зааж өгöd
хайрын дуулууж бяцхан мис шалгаруулж байгааг харахаар яандаа энэ нялх амьтад гэж өрөвддөгөө гэж. Нэр яг тийм шүү дээ. Тийм. Бүр ингээд нүдийн ингээд будцсан те. Тэгээд угаа бүр одоо ч Америкт маргаан дагуулдаг нөгөө нэг жоох охтыг ингэж нөгөө нэг тийм мис зис болгож ингэж маяглуулах хэрэг байхгүй гэл. Тийм. Энэ яг энэ талаар л тэгэл одоо нэг кино одоо нэг талаар маш их юм бичсэн байлээ. Тийм. Салгаа болоо тийм хэвчээ багтай. Би тэгэхээр энэ хар Жигсүрэн бол өөрийн жүжигчтэй хүн гэж ярьдаг гинэ. Цэрэн давг Эрдэнэ болгон Төмөрбаатар гээд. Тэгээ чухам ямар шалган сууж тоотой хэдэн жүжигчтэй тогтмол ажилддаг вэ гэсэн чинь одоо яг өөрийнхөө арга барил да тийм ээ. Яг багтдаг юм хүмүүсээс ядгаа авч ижлүүд. Одоо жишээ нь Эрдэнэ болгон гэхэд тийм ээ. Атанбаатарын Мастержовын дүрийг дараа Нарны оног кинонд Гөлгөний хамар руу нясалдаг нэг муухай зөв хүний дүрийг гаргасан. Дараа нь намар нахиалсан мод кинод нэг их сайхан зөөлөн сэтгэлтэй хүний дүрийг гаргасан. Цэрэн давг бол үргэж эрэл хайл хийдэг нэг жижиг хэсгийг тоглолтыг хэд янзаар хувилбараар үзүүлж ингүүл ямар байна гэдэл дүүл болгон дээр өөр юм үзүүлдэг хүн. Жүжигчэн жиш дүр бүтээн гэдэг бол асар их хөдөлмөр. Баргийн жүжигчийн тоглосон дүр болгоно бүтээдэггүй гэж. Харин сүүлийн үед би тэр дүрийг бүтээсэн, миний бүтээсэн тийм дүр бол гэж ярьдаг хүн олширч нэр жүжигчин заа Смоктуновский ярихдаа би 200 гаруй дүр тоглосон. Харин 2хан дүр бүтээсэн гэж үздэг юм билээ. Энэ бол би тэртээ тэргөө нэр жүжигчин учраас би заримдаа ингэж даруу болж маяглахад надаас унах юмгүй гэж шамирхаж байгаа хэрэг огт биш гинэ. Харин хөдөлмөрчнээ яг. Тэгэхээр тэр үед бас тэгээд 93 онд тэгэл тэр хүүхдүүдийг тэгж байгаа юм ингээл хараад эмзэглэж байсан юм шүү дээ. Тийм тий. Харин яг тий тэр үеийн айхтар яг ингээ нөгөө нэг скетнүүд бол юм бишээ тий. Болохгүй шүү дээ энэ уг ингээл тэгэл дотроо эмзэглдэг л байсан юм байх бол нэрээ. Тийм байна. За энэ гавьт мөнх 2 гоо шүү дээ. Тэгээ бодлогын. Энэ сарын сүүлч 5 сарын ихээр холбооны бүгд амт Герман улсад болох дэлхийн цамын аврах шалрах бодлогын дамжаанд оролцохоор Монгол улсын гавьяа тамирчин мөнх 2 бэлтгэл зургуулаа эрчимжүүлж байна. Мэргэн буурч маань саяхан Бээжин хотноо болсон буудлын олон улсын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль өртчихье гэж. Тийм нэг хэсэг чинь. Тэгээд энэ ч одоо Германы иргэн биш. Тийм тэг Германы иргэн болсон шүү дээ. Тийм Германы иргэн болсон тийм ээ. Германы иргэн шил авсан. За одоо энэ Харуугийн Хурангууд авчаан гэнэ. Хурангууд авчаан. Шанхайн дэмжээнээс 16 медаль. За ингэж. Шанхайд болсон Зөв Өмнөд Азийн тоглолт өндөрлж манай баг тамирчид нэг мөнгө хүрэл медаль 16-г авч Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Тайваны дараа 7 дугаар байрыг эзэллээ. Уг тоглолтод 8 улсын тамирчид баг тамирчид оролцсон. Бас сүртэй. Үнэхээр лагл оролцсон юм байх гэж бодсон чинь. 8 ус оролцоод манайх 7-д орсон юм байна тий. Ямар лаг хүчээ вэ тэрийг гэдэг тий. Тийм байна. Йоо хараа тэр үед хараа энэ хилийн чандаас тусламж ирсээр байна гэд. Тэгээ манай орны баруун зүүн аймагуудын нутаг тохиолдсон байгалийн хавшиг хор уршгийг арилгахад туслах зорилгоор Нидерландын ванд улсаас 4 сая 250 мянга 425 мянга гэж. 425 мянга гаруй долларын хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэг. Францын засгийн газраас 200 мянга гаруй франкийн ойролцоогоор 40 мянган долларын тусламж үзүүлэхээ албан ёсоор мэдгдлээ. 40 мянга багтай явах үү тийм. Өөдгөн 425 мянга хад өөдгөн 40 мянган доллар улсын ижидээ бүхэлдээ улсын ижидээ. Санаа юм. Гэхдээ ер нь тэгээд ингээд юу өөр ээжээ. Бүх юм. За одоо ингээд нөө худалдаж аавна гэл ингээд нөө нэг энэ дээр нөө нэг юу лээ бэлтэнгийн юу лээ бэлтэнгийн зар лөө бэлтэн хүнээс зарч билүү тий бэлтний юу ч билээ нэг тийм амар юм бах тоо тий салин жуулчил нуул гэсэн байна. Яа тэгээд энэ одоо энэ
50,000 төгрөг зээлүүлсэн нэг өрөө хөслүүлнэ гэж. Ийм зар нэр Айгүй их хөөд өгсөн тий. Айгүй их байсан те. Тий, Мөнгө зээлүүлэх юм бол байранд байраа тий. тий байранд нь амьдраа тэгээ мөнгө зээлүүлдэг. Тий. Тий. Хүүгүй мөнгө 100,000 төгрөг зээлүүлсэн хүнд нэг өрөөндөө үнгүй суулгана хугацааг тохирно гэсэн байна. Хөслүүлнэ. 50,000 төгрөг зээлүүлсэн. 400,000-аас 500,000 төгрөг зээлүүлсэн хүнд жилийн хугацаатай өрөө хөслүүлнэ. Мөн нэгдүгээр оролдоо 2 өрөө байрыг нэг өрөөгөөр багасгах нь зүрэг тохирно. Сахин хувцсны үйлдвэр, заримын жижиг үйлдвэр, хүүхдийн хувцсны жижиг үйлдвэр, хамтран байгууллага сонирхолтой Энэ биш байгууллага пүүс оршоо гэнэ. Бил винчний санарт гээд. Бил винчтэй заатай тий. Тэгэхээр бил винчтэй хүмүүс ихлээд энийг уншигно шүү дээ. Тийм байна. Одоо энэ чинь ингээ зар хүртэл ангилалтай аж. Бил винчний санарт. Тий. 3 хэлхээ дугуй сайн моторт нь ээлж хийсэн Москвич 1500 машин зарна. Яалчгүй бэлттэй хүн авах юм байна. 3 хэлэхэд дугуйс мотор нээлж хийсэн гэдэг байгаа байхгүй юу? Яа, одоо бол өстой хин авах вэ? Цагаан өнгөтэй дизель түлштэй баруун талдаа жолоотой 8 хүний судалтай Toyota маркийн микроавтобус гэсэн байна. За энэ бол биш үү? Хөөе, энэ хараа пүүлэн машин гэж би ойлгодгүй. Тийм пүүлэн шаллаанц пүүлэн гэж хэлдэг. Шаллаанц пүүлэн би одоо хүртэл ийм юм урт дэвштэй. Оросоор яг юу гэсэн пүүлэн гэдэг. Мэдхгүй харин яг яхаараа пүүлэн гэж хэлдэг юм. Харин би одоо хүртэл ямар үгийг хажигдуулаад пүүлэн болчихсон бол би тэр үнийг л мэдмээр байна. Нэрэ пүүлэн одоо айгуух шалаанц гэж ярьдаг болсон байлаа. Шалаанц тий? Тий одоо тэрийг тохойд нэрэ пүүлэн гэж ярьдаг гэсэн. Эх урт юутай дэвштэй. Пүүлэн гэж айгуух ярьдаг тий. За. ВАЗ 452 дээр маркийн машин 650,000-аас ярьж дансаар болон бэлнээр яаралтай зарна. 91 онд хайрцаган мотор тавьсан бүх идэнг бүрэн одоо явж байгаа л. Бааханд машин л юм байна дөө тий. Бил винчний санар нь бол тийм байна. Тий. Ярамгийн 3 буудал ноосны үйлдвэрийн нэгдлийн байр хаяг юм Москвич цар. Зөө. Мерседес дизель хөдөлгөөртэй запас мотортой газ 24 машин зардаг. Яа. Энэ бол зүгээр л ердийн тийм ээ. Тий. Гэтэл бил винчний санарт гэхээр бил винчэндээ хүмүүс нь эхлээд машин л хамгийн бэлтэй хүмүүс бол машинууд зардаг байж л та машин. Тий. Зарж авдаг тий. Тийм байна. Шилэт сонгох гэн анзал зээлд монголчуудын гадны хүч буцхоогүй монголчуудын гадны хүч буцхоогүй л гин. Тий. За энэ Баян концерны хөл урт гэдэг энэ Эрдэнэтийн концерны талаар за Эрдэнэт үйлдвэр тийм байлээ. Зөө. Тийм концерны хөл урт юу ажилчтай айгүй нэг юугаар хангадаг байсан. Тэр үед айгүй юу нэг ховор бараа хангамж айгүй сайтай. Хангамж айгүй сайтай. Ховор одоо дэмтийн телевиз одоо тийм өнгө телевизийг бол хямдхуунаар олж ажилчтай өгдөг. Амар яриад байдаг шүү дээ. Шүү дээ нэрэ. Тгүүлгээл зэтэй хүмүүс Эрдэнэт орохын, Гокод орохын юу одоо ч гэсэн Гокод орохын хүслэн байдаг юм шүү. Магадгүй тий. Харин тийм л гэсэн шүү дээ. Тэгээд орохын тулд хахуул хэмжээ би сонссон. Тэр үед ч тэгж ярьдаг байсан. Одоо ч тийм яриа байдаг юм бэл. Хэдэн сарын цалин өгж явдаг ч юм. Амар тий. Тэгэл ямар ч газарт нэг тийм юм байх юм ба тий. Харин зөө. Энэ юу вэ? Энэ юу авсан та? Энэ нөө кубалууд гинэ. Тий. Энэ ингэж цахилгаан машин үйлдвэрлэхэд төлөвлөжээ гэсэн байна. Энэ ч одоо 93 оны 6 сарын 10. Тий. Америк нэгдсэн улсын автомашины концерн General Motors, Ford, Chrysler хамтран Калифорни болон Америкийн бусад муж улсуудад баримтлагдаг автомашинаас гарах хортгийг хатуу хязгаарлах тухай хуулийн шаардлагад бүрнээ нийцсэн цахилгаанаар явдаг автомашин үйлдвэрлэх гэж байгаа тухай Нью-Йорк Таймсэнд мэдээлсэн байна. Тэр мэдээнээс үзвэл 3 концерн ил машины бүхий лид ангиас ахуулаад батарейг хүртэл хэрхэн хамтран үйлдвэрлэх боломжийн талаар муугүй тохиролцоонд хүрсэн бололтой байна. Эдгээр 3 концерн уул нь цахилгаанаар явдаг автомашин хэрхэн үйлдвэрлэх талаар өөр өөрийн загварыг нэгэнд буй болгосон. Гэхдээ
тэр загвараар үйлдвэрлэсэн машин сайндаа л 160 км зам туулах хагаад нэг бүрийн үнэ нь 100 мянга гаруй доллар болох тул үүнийг худалдан авах хүн тэр бүр яахан байх вүлээ гэсэн байна. Энэ цахилгаан машины технологийн үндсэн шийдэл бол баг 100 жилийн өмнө аль хэдийн олцсон байсан гэсэн чинь хүмүүс. Тий. Яг үнэ. Тий 1900-аад оны ихэнх үед аль хэдийн бүр яг машин анх үүсэж байхад л анханасаа цахилгаан хөдөлгөөртэй гаргаж болно гэдэг. Одоо скутер байна шүү дээ. Тэг скутер хүртэл бүр 1900 онд байсан. Нэг хатагтай скутер унаад явжсэн. Цахилгаанаар явдаг. Зөө. Тэг одоо скутер чинь цахилгаан шүү дээ. Тийм яг тийм. Харин тийм юмнууд бол баахан хувьд бол байсан. тий. Гэтэл одоо айгу одоо сонсоход айгу болох юм хийх гэжсэн байгаа үст. Тий. Айгу болох их. Гүг тэгээд юм болгон тэгээд хөгждөг юм хаана да. Харин тий. Тэгтээ тэгэл Америкууд энд бичснээр бол 1993 94 он цахилгаан машин хийн гэж ярьсаар байгаа. Тэгээд юунууд Японоо төрүүлээд тий одоо хайбрид болгоод тэгээд хятадууд одоо бүрэн бол гарчлаа шүү дээ. Тий. Тэгээ яг хөө тэгээд Америкууд Tesla-гаа зүгээр хөвөлд нь оруулах шиг боллоо л доо. За иймэрхүү. Тий. Агуулгад буй 400 саяын гутал гин. За энэ их сайн. Улаанбаатар хотын гутал хувьцаат компани ойрын үед бүтээгдэхүүнийхээ үнийг 100% хүртэл нэмэх төлөвтэй байна. Компани захирал чимэд хэрэгцэн зээлийн өрөнд баригдаж гүйцлээ. Үнийн зохицуулалт хийхгүйгээр энэ хацаанаас гарах ямар ч арга алга. Манайхаас гаргаж байгаа зарим гутлын дундаж үн 10-аас 12 мянган төгрөг болох болов уу гэж манай сурвалжлагчид ярьжээ. Дам сонсвол эдний агуулгад өнөөдөр борлогдоогүй байгаа 400 сая төгрөгийн хүүхдийн гутал байгаа гэв. Зохиол зэтгүүлч Лодонгийн төдвийн хийснээр малчны хүүхдүүд ганц гутал ээжлэн өмсөж өнөөдрийг арга зааж байхад манайда ганц гутлын үйлдвэр хийсэн гутлаа агуулгатаа төгцээр суугч гэжтэй. Тэгэхээр ер нь тэр үед бид нар эхнийхээ үйлдвэрийн гутлыг голоод авдаггүй л шүү дээ. Муу байсан уу тий? Тий, хийц айгуу тийм болох байсан уу тий? Айгуу болох л шүү дээ. Одоо тэр нэг би чамд хайрт дээр гараад байгаа гутлыг үлдээ гээл. Тий. Яалтчгүй уг нь манайх ингээд Чехэд явуулаад Чехэд чинь Тэмсд аюу их явуулдаг байсан. Тийм тэгээд гутлын чиглэлээр аюу их сургадаг байсан. Яа 80-ад оны сүүлээр нэг 2 3 гоё гайгүй гутал уг нь хийх нь хийсэн. Гэтэ тэр бол зүгээр өдрөө авч шүү дээ. Бидний хүүхэд байхад 93 94 оны үед Орос бакал Монгол бакал гэдэг хоёр янзын бакал байсан. Одоо чинь өмч байсан. Тийм үү? Тий. Тэгээд Монгол бакал нь айгу хурдан урагддаг. Тэгээд айгу балх хийцтэй. Тэгээд Орос бакал ч бүр сүлдээ манусын хувьд юу байдаг вэ ч нэг юм. Одоо баг гангара. Тий, Орос бакал нь айгу үнэтэй. Тий, цэвэрхэн хийцтэй. Монгол бакал нэг юм баггайсан жоохон царай муутай. Тий, тэгээ ингээд Монгол бакал өмсөхгүй хүүхдүүд голоод. Тий, тэгээ Орос бакал өмссөн хүүхдтэй зодтолж чаддаггүй байгаад ингээд гатуу гуталтай тэр чинь. Тийм шүү дээ. Айгу гатуу. Тэгээ тэгсэн чинь тэр нь бидний гангараа байсан чинь тэр нь зүгээр л ажилчны гутал байдаг нэс тий. Зэрэг тий ингээд уургаач муургаач юм тий хөдөө хүнд хар бур ажлын гутал байдаг нэс. Тэр чинь Орос бакалч бидний хувьд гангараа л шүү. Тийм үү? Тий. Зүгээр л мөрөөдөл байл шүү дээ. Амар үнэтэй. Наалураар авдаг. Тэгээ алдахгүй тэр. Би чамд болголгүй. Орос бакал. Би одоо Орос явж шүү. Тэгээд нэг юм улных нь хиймэн бас арай гоё Орос бакалны. Тэгээд тэр чинь ингээ нөгөө алтан шар хатаастай, цагаан хатаастай гэл. Бас. Тий, шар хатаастай нь илүү гоё гэл. Тэгээ Орос хорон бас их гоё гэл ярьдаг байсан. Орос хоромыг л тий одоо ч өмсдөг л доо. Тийм гоё. Одоо ирээд өмсдөг болсон хүмүүс айгүйх тий нөгөө наадмаар тий. Тэгээ нөгөө гармон шиглэн гээд. За. Тий, тэгээ ингээд нэг тийм гармон шиглаа тэгээд дарчдаг. Тий. Тэгээ Орос хором айгүйх өмсдөг гэсэн тэр чинь. Гоё харагддаг л та. Тий. Ялангуяа 100 бол. Тэгээд ямар ч бол тэгээд өөрсдийнхээ юм ер нь голонгол гэдэг шүү дээ. Оросууд ч өөрсдөө гутлыг голлол болж игэл тэр нөгөө Югослав гутал сонирхон тий. Тэгээд Югослав одоо Чех гутлаар аягүй сайн байсан. За. Тий яалтчгүй Чех бол гутлаа. Би бол ээжийнхээ ярианаас юуг л аягүй сонсдог. Хамгийн гоё гутал нь Австри гутал юм. Тийм шүү дээ. Тэр л ярьсан олддгүй үнэхээр тансаг гутал юм шиг байна. Австри гутал гэж хэлдэг. Тэр нь баг ингээд дэлгүүрт олддгоо. Тэгээд дэлгүүр их л том найзтай хүн л Австри гутал олж авдаг юм байна. Тий. Тэгэхээр тийм Австри гутал аягүй алдартай байсан шүү. Австри эмхтэй гуталтай байдаг чинь. Тий. Эмхтэй үлийн миний төрөйтэй гутал хавар наврын гутал.
төрөйтэй хотол байсан. Айгуусаа сон тий. Аа. Тэгэхээр нэг дандаа нэг өөрт байхгүй юм гэж хүмүүс илэрлэл хэлж штэ. Аа. Тэгээ их байгаа юм бол хүн тоохгүй штэ. Яг л тийм биз. Тэгээ Монголд гутлаг болно. Тэгээ доож явахгүй. Тий, би үртэл Монгол вокалаа голдог гэсэн байл. Голоод өмсөхгүй хүүхд чинь тэгэл би ч нэг 4 5 дугаар анги тий 5 6 дугаар анги л гэдэг Монгол вокал найгууд дургу. Тий. Хоёр дөрөндөө гутал гэдэг юм эрэгтэй хүний нэг юм шүүгэр хар гутал байдаг байсан. Тэгээ санаанаас гардаггүй. Яста ичээд өмсөхгүй шүү дээ. Яа. Тий, яста ичээд. За тийм гутал. За тэр гуталтай үг таарах юм бол шоолно. Тэр тэгвэл тэр нэг юм бас юу сандаал нь айгүй ядрахтаа ингээ сандаал Урагдчихдаг. Дорхон оргочдаг. Тийм. Тэгэхээр би тэр сандааланд аягүй дуртай байсан. Тийм үү? Тийм. Хөл дууг нь иттэйхэн. Мэдхгүй. Өстой ядрахтай. Тэгээ шиндэл аягүй гоё. Тэгээд ганц хоёр яваад ингэж тэгдэг. Тэгээ зүгээр ингээ чулуун дээр ингээ хальт гიშгээр ингээ тасарчдаг ус тий. Тэгээ ингээ дахиж тэр нэг аюулчаар аягүй гоё санагддаг. Нэг гоё бүтэн готтой болсон шүү дээ. Хаашаа чамаагүй гүүмэр санагдаад. Тийм л байлаа шүү дээ. Тий. Би үл тэр сандалыг өстой зүгээр дорхон 6 сард авахгүй баг наадмнаас өмнө алгуул гачдаг бай. Тасраад бүр ингээд зүтээр тасраад яхаа тийм амархан тасарчдаг гэсэн. Монголын дүр бич Эрдмийн театрын тажна Турандот дүрийг Голбаатар Монголын дөрийн дүрээс үүд Монголын хаан хуу дуулж байна гэж нэрлсэн дөрийн олон улсын наадам эхэллээ гэж биш. Турандот гэдэг. Монголдо мод мэддэг ганц хатагтай гэж хэнийг хэлээд байгаа юм байна. Үу за. Монголдо мод мэддэг ганц хатагтай гэж айгүй бол нөгөө соёлмаагаа бахад та. Тийм. Тийм ээ. Яа тэр нөгөө дизайнер соёлмааг нэг хэсэг айгүй алтартай байлс тийм чи. Одоо юмнуудаар гардаг мэдгүй. Амар чөлөөтэй ярьдаг. Тийм. Тэрэн хөл ингээ нөгөө загвар өмсгч ингээ нөгөө октод яг ингээ нэвтрүүлэг яваад хажууд хичээд байгаа 20 дугаар суугаад. Тэрэн гутал ингээ октодаа ингээл алхуулж ирсэн. Йоо та нар тэр хөх бүкс юм гэж байна уу гэж загнаал. Тэгээ нөгөө октод доош харцсан. Дугаарч та нар тэр хөх бүкс гэж байна уу? Байгаа. Тэгвэл тэгээ тэрийг авч яваач гэх. Тэр айгүй санаанаас гарч. Санаанд үлдсэн. Тэгээд ингээ тамхитаал. Тэгээ тамхитаал ингээ кофе аягтай кофе барьсан. Тэгээл ингээ ингээ загвараа адил өгдөө тэгээ заг. Тэгээ би яг ингэж хэлдэг байхгүй нэрийг тэгээ ингээ хөх байхгүй бүкс байхгүй гэх. Тэгэл бас л айгүй өөр тэр үедээ л өөр тий айгүй тий дэвшилдчихдэггүй байсан шүү дээ. Айгүй тэгээд ингээ тэгэж чөлөөтэй ярьдаг хүн байгаагүй нэрээ яг ингээ нэг тийм тэгтэйгээс одоо энэ ингэж байгаа айгүй сонин юм ярьж хүмүүс сонин татдаг. Тий эмхтэйгээс тэр соёлмаагаа болсон байхгүй. Тэгжээс нэ тэгээ соёлмаа авч сүулдэ юу атсан. Алгуулт тий тэгээ ингээ нөгөө сонин дээр ингээ нөгөө сохтуу бийцэж байгаа цагдаад баригдаа цагдаатаа хэрэлдэж гинэ минэ гэл. Тэгээд ингээ юм асуух тоохгүй. Яадгийг гэсэн. Яадыг тэгээд гэл. Тэгдэг нэг тийм. Тэгдэг үеж тэгээ сүүл рүүгээ ингээ нэг тийм олны өмнө гарахаа болчихсон. Шүр гадаадд гарсан болов? Үгүй Монголд байдаг гэсэн. Оо тийм үү? Тийм Монголд байдаг. Тэр олж уулцсан юмсан тий. За ингээд энэ төрөд бид тэрэ нэвтрүүлэг өндөрлж байна. За өнөөдрийн нөгөө хоёр нэвтрүүлэгт хамтран ажилласан BSP банк санхүүгийн байгууллага бизнес эрхлэлтэй эмэгтэйчүүдэд зориулаад хамгийн бага хүүтэй уян хатан нөхцөлтэй бизнесийн зээлийг гаргаж байгаа юм байлээ. Та BSP Finance гэдэг аппликейшнийг нь татаад тэгээ бизнес эрхлэлтэй эмэгтэйчүүд маа тэндээс зээл авбал таны бизнест хамгийн бага хүүг санал болгоно, маш гоё уян хатан нөхцөлийг санал болгох юм байлээ. За бас тэгээд одоо 100 цаг ирж байна, дулаарч байна те. Хотын төвчрээнд одоо жинхэнэ хөл залгуулах унаа бол мопеда, сайн мопедас аваарай. За баярлаа. За.